За өнөөдөр Роберт Пен Уоррен гэдэг Америкийн алдартай яруу найрагч зохиолч. Энэ хүний All the King's Men гэдэг одоо романыг хуваалцаа гэж маш товчхон задлан хийгдэж. Энэхүү зүйл бол Монголд үүсээд байгаа, Монголын ард түмнийг хоёр талцуулаад байгаа учрал буюу одоо Нямбатар хоёрын тухай гэдэг ч юм уу. Энэ зүйл дээр гарч хэлж болох юм аа гэж. Яг энэ хоёрын үйл явдал гэж. Гэхдээ энэ хоёрын үйл явдал биш гэдэг. Энэ романаас харахад бол өөр зүйл гэж байна. All the King's Men гэдэг. Энэ бол иргэний одоо гүн ухааны гэдэг юм уу байдлаас харах юм бол шудраг ёсыг хүсдэг, авилгыг эсэргүүцдэг, ард түмний өмнөөс ярьдаг, ард түмний төлөөлөл магадгүй шудраг тав гэдэг бидний мэдхээр тийм ээ шаадаг тав болж өөрчлөгдсөн ч гэдэг юм. Энэ зүйлийг ч гэдэг юм. Бидний амьдралын цаг хугацаанд нотлогдсон харагдаж байгаа бүх зүйлийг илэрхийлнэ гэж. За эхний үзэгдэл дээр бол зорилгыг хийх боломж өгдөг энэ эрх мэдэл гэдэг зүйл. Гэхдээ тэр зорилгыг өөрийн дүр болгодог гэдэг. Энэ эрх мэдэл гэдэг зүйлийн тухай өгүүлэгддэг. Ийм зүйл. За мэдээж тэдгээр одоо этгээдүүд бол би та нарын төлөө тэмцэж байна гэдэг. Энэ зүйлийг ихэнх үедээ өрнөдөг. Гэхдээ дунд үедээ бол та нар миний тэмцлийн нотлогоо болж хувирдаг. Энэ зүйл бас төгсгөлтэй. Төгсгөлдөө бол би бол ердөө тэмцэл юм. Би өөрөө тэмцэл гэж. Гэхдээ энэхүү зүйл бол ард түмэн гэдэг одоо хүүхд хүн эдийн арилсан байдаг гэдгийг нотлогыг харуулж байгаа. Ингэснээр хүн биш харин ямар нэгэн үзэл санаа хэн нэгэн дээр сууж паразит одоо энэ системийг үүсгэдэг гэдэг ийм зүйлийг бас харуулсан байж байгаа. За ингээд дараагийн үзэгдэлд бол залуу шүүмжлэгчийн одоо эмгэнэлийг харуулдаг. Ёс суртахууныг хамгаалдаг, үннийг шаарддаг, системийг шүүмжилдэг хэн нэгэн өөрөөр хэлбэл би эсэргүүцэж байгаа системийн нэг хэсэг юм байна гэдэгтэй одоо ойлгож байна. Ингэж өөрөөр хэлбэл эсэргүүцэх, дэмжих гэдэг бол өөрөө зоосны хоёр тал гэдэг ийм одоо философи илэрхийлж байгаа. За ингээд ямар нэгэн зүйлийн лидер эсвэл шүүмжлэгч, дэмжигч, эсэргүүцч гэдэг юм. Эдгээр зүйлүүд нь өөрөөр хэлэх юм бол нэг л ойлголт юм. Энэ бол өөрийгөө зөв гэж үздэг гэж. Бусдыг засна, өөрчлөн гэдэгт итгэдэг. Магадгүй өөрийн одоо үннийг үнэлэхгүй ялалт гэж итгэдэг ийм тухай ойлголтуудыг одоо өөрөөр одоо нэрлэдэг ийм нэршлүүд гэж. За эрх мэдэл хүнийг хувь хүнээс систем болгож байгаа тал руу хүртэл одоо ингээ гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл хүн бол хүн байхаа болж шийдэл болж хувирдаг. За манай Нямбатар дараагаас харж бол хүн биш ямар нэгэн шийдэл болж хувирдаг. За бусад гэж зүйлүүдийг бас харж бол. За энэ романаас иргэний аимшигтай дүгнэлтийг бас хийж болно. Чи зөв талдаа байсан ч систем өөрөө чамайг өөрчилж эхэлдэг гэж. Эрх мэдэл очвол чи эвдэрнэ. Эсэргүүцсэн ч чи хэлбэржиж эхэлнэ гэж. Энэ ерөөсөө нэг ойлголт гэж. Ингэхээр гэж. Хэрэг бүх одоо хүн ард түмний төлөө гэж хэлж ярьж хасгаж тэмцэж эхлэх юм бол ард түмнийг хэн хамгаалж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ систем өөрөө хэнийг ч хамгаалдаггүй зүйл. Зөвхөн систем өөрөө өөрийгөө л хамгаалдаг. Энэ бол эрх мэдэл гэж. Энэ бол эрх мэдэл ёс суртахууны шалгуур биш. Харин ёс суртахууныг айжмаар эздэг ийм орчин гэж одоо ойлгож болох юм. Өөрөөр хэлэх юм бол энэхүү романаас харахад энэхүү зохиол, энэхүү одоо Монголд болж байгаа энэхүү улс төрийн энэ үйл явц юу болж байгаа вэ? Эрх мэдэл хэн байхаас үл шалтгаална. Тэр одоо бат байж болно, дорж байж болно, хэн байж болно хамаагүй. Эрх мэдэл зөвхөн өөрийгөө хамгаална. Эрх мэдэл нь хариуцлагаар цаг хугацааг туулдаг. Ийм итгэл үнэмшил. Гэтэл хариуцлагажуулаагүй эрх мэдэл бол тэр эрх мэдэл өөрөө өөрийгөө гэдэг юм уу. Тэр батыг гэдэг юм уу, доржийг гэдэг юм уу шийтгэж эхэлдэг гэж. Өөрөөр хэлэх юм бол энэ Нямбатар дарга
эрх мэдэл сууж байхдаа хариуцлагажуулаагүй бол Нямбатарыг эрх мэдэл одоо хариуцлага хүлээлгэнэ гэж. Энэ бол эрх мэдэл өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр уншигч, сонгогч хоёр, нийгэм Улаанбаатарчууд, монголчууд бүгд гэдэг шүү дээ. Энэ бол такса төлж байгаа, татвараа төлж байгаа захиалагч эзэн юм гэдэг юм дүгнэлт бий болж байгаа. Улаанбаатарын захирагч нэг бол одоо ерөнхий сайд бол менежерүүд гэдэг. Бидний менежерүүд, бидний хүслийг, бидний одоо тав тухтай орчныг биелүүлэхээр ажиллаж байгаа менежмент гэж ойлгож байна. Гэтэл энэ менежментүүд хариуцлагажуулалтыг одоо хийгээгүй бол энэ менежмент өөрийгөө хариуцлагатай болсон гэж. Энэхүү системийг одоо харуулсан ийм одоо зохиол байна. Тэгээ үйл явдал өрнөл нь маш одоо гайхалтайгаар хэлэгдсэн All the King's Men гэдэг ийм зохиол байлаа. Энийг одоо уншиж болно гэж одоо харж байгаа. Мэдээж онлайн дээрч байгаа. За бусад одоо номын сангуудаар ч бас байгаа гэж одоо харж байгаа. За ийм зүйлийг хуваалцъя гэж